61-р анги Евровтой уулзна. Хүснээрээ бодож олноо. Тулаанчд бүлгэмд орох нь энгийн зүйл боловч хөнгөн умхай шийдэх зүйл биш. Энэ чиний амьдралд нөлөө үзүүлэх учраас гэж Шон ухаан түүнд хэлв. Хэрвээ чи бүлгэмд орох борлвол луугийн мөн чанар сүмдэрээрээ энэ ертөнцийн хамгийн хүчтэй бүлгэмүүдийн нэг бас манай бүлгэм учраас тэд чамд сайн хандна гэдгийг би баталж байна. Йоан толгой дохин санаж явна гэж хэлв. Хоолны ширээний ард суусны дараа Шоха түүнээс Йоанха ийм баг хоол зүгээр үү гэж асуув. Шон овг Йоаны хоолны дуршлын талаар мэдэхгүй учраас багахан хоол бэлдсэн байсан ба Шоха хүрхгүй байх гэж санаа зовсон байлаа. Миний эцэг дүүрэхгүй ч гэлээ байнга тэгж хийдэх шаардлагагүй гэж Йоан удалгүй хариулв. Шохач цааш мэрэлгүй хооллож эхэллээ. Йоан зог барьж дуусчаад сайхан холлоо баярлаа. Би холлоо гэд Йоан аав охин хоёрт хэлв. Явах гэж байгаа юм уу? Гадаа харанхуй болчихсон байна гэж Шон ухаан түүнийг явуулахыг хүсээгүй тул хэлв. Би үлдмээр л байгаач дүү минь одоо ирж байгаа учраас явуулгүй бол болохгүй. Тийм үү гэж толгой дохиод үргэлжлүүлэн тэгвэл дараа нь дахин ирнэ гэж амл гэж гар барихаар гараа сунгав. Йоан ч эргэлзэлгүй гар бариад амлаж байна. Удалгүй Йоан болон Шохо явсны дараа удирдагч Шон чи түнд үнэхээр дуртай юм шүү. Чамайг эрэгтэй хүнтэй ийм дотно байхыг хараагүй юм байна. Тэр маш авьяаслаг бас хүчтэй боловч гарнаасаа тэгж санагддамгүй нэг. Түүнтэй ярилцаад ч мэдэх боломжгүй. Өөрийн байр суурьаа бодвол тэр их сайхан сэтгэлтэй бас даруухан. Миний байн гард их зантай авьяаснуудаас тис өр гэж Шон ухаан зөлийн нэмсгэлэн хэлв. Тэрнтэй бол марах зүйл алга. Түүн шиг авьяастай тулаанч одоо үед ховор болсон. Авьяаслаг бол их зантай. Илүү авьяастай бол илүү дор харин шинтэй байдаг. Үүнээс нь үзэхэд түүний гарал үүслийг л улам мэдхийг хүсэж байна гэж удирдагч Шон толгой дөхөв. Чи өөдгөө ярилцаж болохгүй гэж юу? Түүнд байдлыг хэлж бүлгэмдээ оруулах талаар ятгах чадвал гэж удирдагч Шон гинтгэн санал болгов. Гэтэл Шон ухаан толгойс хэсрээд би түүний талаар өөд хэлж болно. Гэхдээ ятгах талаар асууж чадахгүй бид арга ятсан мэт харагдаж болохгүй шүү дээ. Тэр үеэр Йоан гадаа гарч ирээд Шоход би гарлаа гэв. Түр баяртай Йоанхаа гэж Шохо илчгээд зүйлд рүү орлоо. Удалгүй Йоан тоглоомноос гарч Евровг ирэхийг хүлээв. Ахаа би ирлээ. Би маргаашнаас тантай хамт тоглож чадах нь гэж догдолсон чимээ өрөөний гаднаас сонсогдов. Тавтаа морил Евров гэж Йоан түүний өрөөнд орж ирсний дараа хэлв. Би хувцас солилцоод ирье. Би удахгүй гэд Евров Йоаныг тайвшир гэж хэлэхээс өмнө гараад хүчв. Хагас цагийн дараа Евров хэрэгцээд бүх зүйлсийг авч ирлээ. Өнөөдөр ямар хөө байсан бэ? Маргааш ихэд ирж амжих нь уу гэж Евров түүний биеийг арчингаа асуулаа. Чи намайг дутуу үнэлж байна, Евров. Би аль хэдийн хавар хотод ирчихсэн гэж Йоан инээмсэглэн хариулв. Үнэхээр үү? Та ойрхон л байсан байж таараа гэж Евров хэлэх ба түүний 350 мянган алт өрөн байж очсныг нь үл мэднэ. Чи юу ч мэдхэвдээ гэж Йоан хэлв. За бас маргааш гэж юу гэсэн үг юм? Өнөө шин тоглохгүй юм уу? Өнөө шин тогломоор байгаач би маргааш өглөө эрт төгөлдөр хорын бэлтгэлтэй. Тиймээс эрт унтах хэрэгтэй гэж хэлээд түүнийг үргэлжлүүлэн арчив. Ойлголоо тэгвэл би ч бас эрт унтах хэрэгтэй юм байна. Түүнийг хооллож бас цэвэрлэхэд Евров оройн хоолоо идэж дуусаад усанд орчгаад интернет ч орлоггүй шууд унтаад өг. Өглөө нь Евров 2 цаг төгөлдөр хуурын бэлтгэл хийчгээд Йоаныг хооллоно. Хотын үдэнд уулзцаая гээд Евров Йоаны уруулыг арчив. Болж байна тэнд уулзцаая гэж Йоан хэллээ. Хэдэн минутын дараа Йоан үргэлжлүүлэн тоглож харин Евров өрөө рүүгээ явлаа. Шохо явцгаая. Миний дүүтэй уулзъя. Гэж Шохо толгой дохих ба ягаад ч юм сандарч байв. Ингээд чи над нэг тус үргээч гэж Йоан гинтгэ асуув. Юу юм Йоанхаа гэж түүн рүү харлаа. Намайг түүнтэй уулзахаар Йоан гэж битгий дуудаарай. Би түүнд гинтийн бэлэг барих гэсэн юм. Шохо бодилсан байдалтай толгой залгав. Баг зэрэг ярвтэй ч гэлээ миний жинхэнэ нэрийг Йоан гэдгүү юм аа. 62 дугаар анги Ю Тян. Тэгвэл Шохо Йоан ахыг юу гэж дуудах вэ гэж Шохо асуув. Тян. Ю Тян. Энэ бол миний жинхэнэ нэр гэж Йоан түүнд хэлв. Шохо ойлголоо Тян хаа гэж Шохо толгой дөхөв. Баярлалаа Шохо. Тэгээд Йоан болон Шохо үргэлжлүүлэн алхав. Хэдэн минутын дараа Йоан хотын үдэнд ирэхэд залуучууд тойрон зогсож байв. Дагин минь
Чамаа хэн гэдэг юм бэ? Би бол Тэнгэрлэг бар академи Баячин. Түүнийг мартаж үз. Манай аав нэр хүндтэй 9 тогроо бүлгэмийн настаа. Залуу хаа та яагаад энэ зогсож байгаа юм? Хин нэгний хүлээгээ юу? Тэрний оронд надтай явж гэвтэл түүний яриаг таслан уучлаарай, гэхдээ надад чамтай хамт явах сонирхол алга. Бас би өөр хүнтэй уулзахаар тохирчихсон. Чиний тэр хүлээж байгаа хүн чинь энэ сүр хүчит хаш нодрагуулын дотоод шав Инзааваас илүү чухал гэж юу? Гэх бардам хоолой сонсогдно. Тийм ээ гэх эмхтэн хоолой сонсогдсон. Тэр хүн энэ дэлхийн бүх зүйлсээс илүү чухал. Энэ хоолой чинь гэж Юан тэрхүү сайхан хоолойг сонсчоод амдаа бовтноо. Чи ямар бүх зүрхтэй юм бэ? Чиний сайхан царайтай чинь хамаа алга. Намайг олон хүмүүсийн Юроо гэж Юан олон хүмүүсийн дундаас түүний нэрийг дуудав. Аха гэд Юроо нүдэн ялцсан байдалтай ирв. Түүний хоолой илүү тод хүчтэй сонсогдох боловч Юроо хизээч ахыхаа хоолойг андуурахгүй байв. Чи хин гээч нэ гэж Юроог тойрон зогсох залуучууд түүн рүү хөмсгөө зангидан муухай харцгаав. Арай чи тэр хүлээж байгаа надаас чухал хүн нүү? Тийм бол чамд эргэж хараад явах 3 түүний хэлж дуусгаас өмнө Юан сэлмээ гарган нүд ирэхэн зур сэлмээ түүний хүзүүнд тулгсан байлаа. Чиний хэн байх чи надад хамаагүй. Намайг 3 тоолохоос өмнө эндээс арил эсвэл там руугаа танил гэж хүүтэн шаардсан хоолойгоор хэлэх ба тушаалыг дагаагүй хэнийг ч устгаж чадхаар харагдаж байв. Хүйтэн зэвсэг хүзүүнд нь тулсан байгаа энэ зов шүлсээч залхий зүрхэлсэнгүй. Энэ залуу 5 дахь төвшний сүнслэг дайчин юм бэ. Тэр эргэлзээг үхчихэг бүлгмийн шав байж таараа. Түүнээр оролдож болохгүй гэж энэ зов түүнээс гарах их эрчмийн хараншээс алдах нь холгүй болов. Эндүрэл гарсан болтой залуу эзэнтэй би одоохон явлаа. Тэрхүү хаш нодрагуулын шав явхад бусд нь ч бас чимээгүй яваад өгөв. Юанха шавха түүний ширүүн төрхийг хараад цочирдхан тэрээр Юан анх удаага алах хүслээ ил гаргаж байгааг харж байгаа бөгөөд түүнийг ийм ширүүн байх юм гэж бодоогүй юм. Тэдний хоорондох зам цэвэрлэгдэж Юро эцэст нь өндөр царайлаг залуу түүнээс холгүй зогсож байгааг хараад намаа гараараа дард сэтгэл нь хөдөлсөндөө нүдэнд нь нулимс сэлгэнлээ. Чи миний бодсноос өндөр юм Юро гэж урдан зогсох үзэсгэлэнтэй залуу охыг харан инээмсэглэн хэлв. Тянха та би гэж Юрогийн амнаас үг гарсангүй. Ухта Юро хэл хүүгээ бэлдсэн ч олон жил дахир дутуу байсан ах нь урд нь ингээд зогсож байгааг хараад зог зогссон тэр. Яасан бэ Юро? Яагаад чимээг болчих вэ? Хилээ залхичихаа юу гэж Юан хүлээж байгаад асуув. Тянха Юро түүнийг сонсоод шуутхан тэрвч хараад уйлж эхлэв. Итгэмээргүй юм. Та эрүүл байсан бол ингээд миний төсөөлж байснаас илүү сайхан харагдаж байна. Юан ч ялгаагүй түүний чанга их чинь тэрврээд энэ нь түүний олон жилийн турш үхэж байсан зүйл юм. Онлайн тулаанч тоглоом 100% зохицол бүхий тоглоом учир ингэж Юро болон Юаны мөрөөдлийг биелүүлсэн юм. Яг хав жинхэнэ ертөнц биш гэлээ тэдний хувьд их чухал зүйл байсан юм. Тийм ээ. Чи ч бас миний бодсноос өөр харагдаж байна гэж Юан түүнд хэлв. Хэдхэн минутын дараа Юро тайвширсны дараа Юан чам тоглож эхэлснээс минь хойш хамт байж над тулсан бяцхан найзаа танилцуулъя. Хэрвээ тэр байгаагүй бол би энд ингэж байж байхгүйсэн. Чамд өмнө хэлсэнчлэн тэр миний охин дүү шиг санагддаг. Юро Юаны ард зогсох хөөх охин руу харав. Ямар хөөрхөн юм бэ? Яг л хүүхэлтэй шиг гэж Юро Шэохогийн хүүхэлтэй шиг төрхөнд гайхшрав. Шэохо том болоод эргэлзээгүй үзэсгэлэнтэй бүсгүй болно. Уулзахад таатай байна. Тян ахын охин дүү. Шэохо бол Шэохо гэж өөргөө танилцуулав. Тэр тоглогч биш дүр үсттэй ягаад ийм сони яриад байгаа юм гэж Юро Юанаас асуув. Хачин гэж юу надад бол хөөрдөн байна гэж Юан хэлв. Хөөрдөн мөө гэж Юро түүн рүү мух харав. Ямар ч тач би бол Юро Тянх чамайг охин дүүшгээ боддог юм бол дотн ойцгоо ойлгов уу гэж Юро Шэохо руу гар барихаар гараа сонгов. Шэохоч толгой дохиод гар барив. Гэвч тэдний ширүүн уур амьсгал бүрхэх яг л үл үзэгдэх тулааны талбар гэлтэй. Таалагдсан бол лайк дарж Wild Card аудио сувгийг subscribe хийгээрэй. 63 дахь анги бяцлаглалын өрөө. Шэохотой гар барьчихад Юро нэг хэсэг Юаны царайг гихтэн. Ямар ч тач бид ингээд хамтдаа байх нь одоо чи юу хиймээр вэ Юро гэж Юан хэсэг хугацааны дараа асуув. Би сайн бодоогүй гэхдээ танд дараа болохгүй тул баг зэрэг хүчтэй олмоор байна. Чи тэр тал дээр санаа зовох хэрэггүй.
Би чамайг ачаа гэж хардаггүй. Харин ч би чамд энэ ертөнцид юм хийж өгч чадах учир надад найд. Баярлалаа хаа гэж Юрау толгой төхөв. Шиохо 50 бясалгал хийчих газар бий юу гэж Юан асуув. Бид бясалгалын өрөө түрээсэлж болно. Очих газаргүй тулаанчд болон чимээгүй газар бясалгал хийх гэсэн хүмүүс очдог газар. Бясалгалын өрөө сонирхолтой сонсогдож байна. Хаана байгаа юм гэж Юрау асуув. Хот болгонд нэг байдаг учраас энд ч бас байгаа бах. Тийм бол асууцгаая. Хэдэн минут хүмүүсээс асууж тулаанчдын оромж хийх газар эндээс холгүй байгааг мэдээ тийш зүглэв. Удалгүй тэд 20 гаруй давхар хийж шиг барилгын өмнө ирлээ. Тэд дотогш ороход ресепшн тэднийг анзаарч гараад оллоо. Тулаанчдын оромжинд тавтаа морил. Танд яаж туслах вэ гэж үзэсгэлэнтэй бүсгүй тэдэн дээр ирээд асуулаа. Сайн уу бид бясалгалын өрөө түрээслэх гэсэн юм гэж Юан хариулав. Ресепшн тэднийг хараад тус бүртээ юу эсвэл ганц уу гэж асуув. Ганц байхад олноо. Хэр хугацаагаар түрээслэх вэ? Юан Юрау руу хараад хэр удаан гэж асуув. Тантай хамт байх удаан бясалгал хиймээргүй байна. Хэдэн цаг байхад хангалттай гэж Юрау хэлв. Юан толгой тохиод ресепшн 4 цаг байхад олно гэж хэлв. Гэтэл ресепшн түүн рүү өршөөл ирсэн харцаар хараад уучлаарай бид 24-өөс доош цагаар түрээсэлтгүй. Гэхдээ хүссэн цагтаа гарч явж болно. Ойлголоо тэгвэл 24 цаг гэж Юан толгой төхөв. Баярлаа. Тэгвэл аль давхарт вэ? Юугаар ялгаатай юм? Манад одоогоор 21 сул өрөө байгаа. Давхар нь дээшлэх тусам илүү чанартай энергитэй байдаг учраас бясалгалт илүү үр дүнтэй. Мэдээж үнэн дагаад өснө. Нэгээс 9 давхрын энерги энгийн 10-аас 20 давхар 30% илүү чанартай байдаг. Яагаад гэвэл бид энерги хөрвүүлэгч тусгай өснөгт байрлуулсан учраас юм. 21-р давхрын энерги 50% илүү чанартай ба 3 өрөөл байгаа. Тэрний 2 нь хүнтэй учир нэг л үлдсэн байгаа. Аль давхарт өрөө авах вэ гэж ресепшн тайлбарлаж дуусаад асуув. 21-р давхрын өрөөг авмаар байна гэж Юан эргэлзэлгүй хариулах ба тэрээр Юрауд хамгийн сайхныг хийж өгөхийг хүсэж байсан юм. Та итгэлтэй байна уу? 21-р давхрын өрөө 24 цагийн 1000 алт шүү дээ. Бас та хэдэн цаг ашиглана? 1000 алтаа гэж Юрау нүдэн өрөө дээр гаршихаж Юаны ханцуунаас татаад ахаа над тийм их хөнгө үрээд хэрэггүй. Би хэдэн цаг л болно шүү дээ. Гэтэл Юан шийдэмгээ толгоос гисрээд үгүй шүү. Энд л би чамд хариугч нь барьж чадах байтал дараахан цагийн чадахгүй. 100,000 алт гэсэн ч би төлөх болно. Юрау түүнийг цааш ятгахаас өмнө Юан мөнгөө гаргаад 21 давхрыг өрөөг 24 цаг ойлголоо үйлчлүүлэгчээгээд ресепшн мөнгийг авч алдан авах ба ийм үнэтэй өрөөг хөслүүлсэн түүнд ч ашигтай байв. Ахаа та үнэхээр нүд авчихгүй 1000 алт үрчих шүү. Ингээд яаж ийм их мөнгөтэй болсон юм? Ихэнх тоглогч 7 хоног ажиллаж байж 10 гаруй алт олж байхад бүр жинхэнэ мөнгөөр сольж авсан алтаач баячууд хамаагүй өрдөггүй гэж чангаар санаа алдах ба Юан үний үргэлжлэн занд хэл үгүй болов. Хэрвээ Юрау түүнийг 350,000 алт үрсэн гэдгийг мэдвэл ямар царайтай болох байсан бол таны нэрийг асууж болох уу? Ю Тиан гэж Юан ээрч гацсан хариулв. Залуу эзэн Ю Тиан байх нэ? Түлхүүрийг нь тань авчиртал төрүүлэн үү? Удалгүй ресепшн түүнд дугуй хэлбэртэй хаш чулуугаар хийсэн гэлтэй тэмдэг авчирч өгөв. Цагийн түлхүүрээр өрөөг нээх мөчөөс эхэлж явах ба таны цаг дуусахад өрөөний энерги урсгал хаагдах болно шүү гэж ресепшн түүнд тайлбарлав. Ойлголоо баярлаа гэд Юан тэр хийж шатаар дэш гарав. 64-р анги Шиохогийн даалгавар. Тэд шатаар алхасаар 21-р давхарт гарч ирлээ. Давхарт 3 чулуун хаалга байх ба хаалга бүрийн хажууд чулуун самбар байрлах ба 2 самбарт түлхүүр хийсэн байгаа тул хүнтэй хэд гэдгийг мэдэгдэнэ. Тэгээд Юан хоосон нөхдөд самбарын өмнө ирээд түлхүүрийн нөхрөө нь хидэл чулуун хаалга онгоох ба жирийн хаалга шиг онгоох бус газар шигдэж онгов. Тэд дотогш ортол хаалга өөрөө хаагдаж өөрөө шигүү энергиэр дүрч шидийн тойрог мэт зураг өрөөнд тэр чигээрээ тархав. Хөх гаднах энерги стэс өрөнгөч гэж Юан гайхав. Энэ өрөөнд энергийг татан хураах зорилготой тусгай хүснэгт байгаа учраас энерги илүү сайн чанартай олж байгаа юм гэж Шиохо түн тайлбарллаа. Хүснэгтээ юу юм гэж Юан үргэлжлүүлэн асуулаа. Хүснэгт бол орчинд нөлөөлөх зарчмаар ажилладаг ба хүснэгтийн мастерууд бүтээдэг юм. Тэрхүү тойрог дотор байгаа хэн бүхэн хүснэгтийн мастерын тогтоосон дүрмэнд захирагддаг. Жишээ нь хэрвээ энэ өрөөнд хөдөлгөөн хязгаарлагч хүснэгт байрлуулсан бол бид хөдөлгөөн өрөөнөөс гарах хүртэл хязгаарлагдана. Ойлголоо. Тэгэхээр энэ хачин тэмдэгтүүд ийм учиртай байх нэ гэж Юан шалан дээрх маш том тойргийг хараад хэлв. Хүснэгтийн тойрог зөвхөн идэвхжих үед ил гарч ирдэг. Тиймээс ихэвчлэн хүснэгтийн мастерууд занг бол ашигладаг гэж Шиохо түүнд хэлв.
Ямартайч би бясалгаж эхэллээ гэж Юро өрөөний гол завилд суулаа. Удалгүй түүний амьсгал тайван бас нэгэн хэмнэлд оров. Та анх удаага бясалгал хийж энерги хөрвүүлж эхэллээ. Гэх мэдэгдэл анхны энерги хөрвүүлсний дараа гарч ирэв. Энерги хөрвүүлэгч хүснэгтээс үүдэн таны энерги хөрвүүлэх хурц сайжрлаа. 5000-аас 1, 5000-аас 3, 5000-аас 4, 5000-аас 6, 5000-аас 7, 5000-аас 9. Юро бясалгах зуур юан түн цаад болохын тулд Шиохогийн чихэн Шиохо миний дүүд ч бас ариун английн техник зааж өгч чадах уу гэж шивнэв. Гэтэл Шиохо шуудхан толгойс гисэрч Шиохо энэ доод тэнгэрийнх биш учраас доод хүмүүс тусалж болохгүй. Хэрвээ туслах юм бол шийдгүүлнэ. Тийм бол яагаад над туслаад байгаа юм гэж гайхан асуув. Учир нь Шиохо юу Тианхыг агуу дээд тэнгэрийн өв залгамжлалаар сонгосон учраас юм. Шиохо зөвхөн залгамж чихэд л тусалж чадна. Би үрдэнэ сонсон ч гэлээ энэ агуу дээд тэнгэрийн өв гэж юу юм бэ? Агуу дээд тэнгэрийн өв бол Шиоход дээд тэнгэрээс над төгсөн биелүүлэх ёстой даалгавар. Шиохогийн даалгавар бол дээд тэнгэрт хүргэх шатаар дээш дээд тэнгэрт хүрч чадах нэгнийг олох юм. Яагаад чи энэ даалгаврыг авсан юм? Хэрвээ бүтлгүүтвэл яах вэ гэж духан үрчиж улам ойлгохоо болчихов. Гэвч Шиохо ямар нэгэн зүйлээс айсан мэт гэлтэй харагдах ба хэлэх хэсэгтээ эргэлзэж байлаа. Хэлмээргүй байвал хэлэхгүй байж болно. Хэлмээр байгаа үедээ хэлээрэй. Би хизээд сонсоход бэлэн шүү гэж Юан түнд хэсэг хугацааны дараа хэлв. Баярлалаа тий анхаа гэж Шиохо санаа намарсан бололтой хэллээ. Тэгвэл над тэр шат гэж байгаа юмыг тайлбарлаач. За тэнгэрт хүрэх шат бол олон сорилтыг давж чадсан тохиолдолд дээд ертөнцид хүрэх хаалга юм. Чиний ертөнцийн хамгаалагч гэж байсныг санджглаа. Шиохо толгой дохиод энэ ертөнцид олон дээд тэнгэрт хүрэх шат бий. Бас шат болгон төгсгөлд ертөнцийн хамгаалагч бий. Хамгаалагчийг ялж байж дээд ертөнцид хүрнэ. Тийм бол тэр чинь хаана байдаг юм? Харж үзмээр санагдчихлаа. Юан одоогоор тэнгэрийн шатны сорилтод ороход дэндүү сул дараа байна. Одоо орчих юм бол та үхснээс өрцгөе гэж Шиохо нухацтай царай гарган хэлв. Хэр хүчтэй болж байж юм бэ? Та хичнээн авьяастай байсан ч дорой сүнслэг агуу мастер болох хэрэгтэй. Сүнслэг агуу мастраа холч байна да гэж Юан санаа алдав. Тианх шиг авьяастай байхад удахгүй гэж Шиохо итгэлтэй хчин хариуллаа. Цагийн дараа Юро нүдэ нэгээ догтлсон шинжтэй. Ахаа би нэгдүгээр төвшний сүнслэг дайчин болчихлоо гэж хэлв. Та эгэл хүний хязгаарыг давж сүнслэг жишээ боллоо. Бүх үзүүл 50-аар нэмэгдлээ. Баяр хүргэе Юро гэж Юан түүний инээмсэглэн хэлв. Ахаад хэдэн цаг бясалгал хийчихэд аялдаа гарцгаая. Ахаа жоохон л хүлээж хаа гэж Юро хэлв. Хүснээрээ л бол би чамайг хичнээн одоо хүлээсэн ч гомдлохгүй гэж Юан гашуунаар инээмсэглэв. Юро сүүлийн 5 жилийн турш түүний өдөр бүр арчилсан бахад Юанд хэдхэн цаг хүлээх хажууд нь юу ч биш мэт санагдана. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас